Элчинхүү, найшаар хоёулаа хамтдаа хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэе. Найзуудаа, та бүхэн гадаад орны ээж автаа гадаад орны аялахад төлөвлөж байна уу? Тийм бол би тойрын өгөх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Та ямар ч улс руу аялсан хамгийн түрүүнд гадаад паспортаа биендээ авч авах хэрэгтэй шүү. Таны паспорт багтаа 6 сарын дараа дуусгаар байх ёстой. Тэгэхээргүй бол элчин ах эгчнэр шалгалж хэлээр нэвтрүүлэхгүй шүү. Таны одоо хэрэглэж байгаа паспортны дугаараар нислэгийн тэд захиалдаг тул та хүчинтэй паспортаар захиалаарай. Таны паспорт нь гэмтэл үүсэн ишгийг шалаарай. Жишээлбэл хавцсан, салсан, норсон, дээр нь элдв амзим ирээдсэн, эсвэл хоолны үйлдвэрлэлтэн дээр нь асгарсан бол хэлээр нэвтрэхгүй шүү. Хэлжинхүүгийн хэлсэн мэдээлэл дээр нэмж хэлэхэд та паспорт дээрээ эзэмшигчийн гарын үсгийг зурсан хэсгээ шалгаарай. Эцэст нь хэлэхэд та гэрээсээ гарахын өмнө өөрийн хувийн бичиг баримтаа авсан хэсгийг шалгаарай. Энэ танд учирч болох олон эрсдэл хамгаалах юм шүү. Та аян замдаа сайн яваарай.